Санамж гишүүнийг улсын их хурлын даргад нэр дэвшүүлсэнийг дэмжиж байна. Би 2-3 хаан юм хэлийг жутсан юм аа. Нэгдүгээрт өнөөдөр энэ манайд бүх юм үндсэн хуулиас болоод бусад хуулиудаас болоод ийм хэцүү байдалтай байна гэж үзэж ярьдаг нэг хэсэг ийм хүмүүс бий. Энэ бол нэг талдаа туйлшрал. Гэхдээ нөгөө талаас бидний сүүлийн 30 жилийн энэ түүх сургамжаас аваад үзэхэд үндсэн хуулиас эсвэл түүнд оруулсан зарим өөрчлөлтөөс шалтгаалаад Монгол улсад энэ үүрэг хариуцлагын тогтолцоо ойлгомжгүй болсон, давхардсан, орхигдсон зүйл байгаа гэдг нь харагдаж байгаа. Энийг ганцхан бид нар хэлээд байгаа юм биш. Эрдэмтэд, судлаачид, улс төрчид ярьж хэлж байгаа, олон нийт энийг өөрсдийнхээ амьдрал дээр мэдэрч бухимдж байгаа ийм уур амьсгал байгаа. Би энийг бас нэлээд сайн ойлгож байгаа гишүүдийн нэг гэж өөрөө чинь үздэг. Яагаад гэвэл та бид нар хамтраад намайг төрийн байгуулалтын байнгын хорооноор дараагаар ажиллаж явах үеэс эхэлж энэ үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах асуудлуудыг эхлүүлж таны санаачилсан хуулийн дагуу зөвшөөрлөх ардчлалын сүүлийн үеийн нэг бас шинэ үзэгдэл болоод байгаа тэр санал асуулга тодорхой хүрээнд явуулж нийгмийн уур амьсгалыг тандах аргыг хэрэгжилж зохион байгуулсан. Энэгээрээ өнөөдөр манад ямар хөө уур амьсгал хэдийгээр шүүмжлэгдэж байгаа ч гэсэн их бодтой дүгнэлтүүд гарсан гэж би бол үздэг. Нийгмийн уур амьсгал ямар байна? Ярих сэдвүүд юу болчиход байна гэдгийг ярьж байгаад энэ өөрчлөх саналуудыг бэлтгэсэн байж байгаа. Үндсэндээ улсын их хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болоод энэ төсөл нь бол бэлтгэсэн байж байгаа. Тэгээд үүнийг дуусгахын төлөө яваарай гэж хэлэх байна. Хэрвээ ингэж чадвал өнөөдөр нийгэмд нүүрлээд байгаа, бухимд бий болгоод байгаа нэлээд олон тийм төвхтэй асуудлуудын суур зангилаануудыг тайлнаа. Үүнээс үүдээд парламентын тогтолцоог боловсронгуй болгох, бэхжүүлэхийн асуудал бас ургаж гарч ирж байгаа. Манайх шиг ийм байршилтай, манайх шиг ийм боломжтой, чадвартай ийм жижигвтер улсын хувьд асуудлыг сайн ч муу ч олуулаа ярьж байж тэгээд энэ амин чухал шийдвэрүүдэд гаргадаг парламентын тогтолцоо засаглалын хувьд өнөөдөртөө манайд хамгийн тохиромжтой хэлбэр гэж үзэж байгаа. Би бол тэгж боддог. Тэгээ энэ талдаа тууштай зогсороо гэдгийг хэлэх гэж байна. Энэ асуудлаар бүх талаар дэмжинэ. Нийгэмд бухимдал бий болсон, сүүлийн олон жил үргэлжилсэн бие биенээ муулах юм байхгүй. Бидний л явуулсан арга хэмжээ авсан арга хэмжээний үр дүнд бий болсон энэ нийгмийн өнөөдрийн байдал бол бас өөр тогтолцоо руу шилжих гэсэн хатуугаар хүссэн ийм зүйлүүд байгаа. Жишээ өнөөдөр санал асуулга явууллаа гэж бодоход их сонин дүн гарахаар зураг, уур амьсгал нийгэмд байгаа. Энэ би бол бүү хөтлөгдөөсөө асуудлыг аль болохоор урт хугацааны олон толоос нарс их том сүртэй талаас нь харж парламентын засаглалыг бэхжүүлэх тал дээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зарим нэмэлтүүдийг хийх, бусад хууль тогтоомжид нэмэлт оруулах энэ талын арга хэмжээнүүдийг сайн бодож тууштай энэ тал дээр ажиллаарай гэж хоёр дахь хэлэх гэсэн юм аа. За 3 дахь нь өчигдөр би бүлгийн хурал дээр ч хэлсэн аливаа асуудлыг зөвхөн хуулийн хүрээнд шийдэж байгаарай гэдгийг бас загч хэлье. Үеийн төр барьж байгаа нам удирдлуудын зүгээс бас асуудлыг шийдэж ивэл хуулийг тойроод гарчуулна гэсэн ийм байдлаар ханддаг зүйлүүд ажиглагддаг. Та бүдээр нэг жил гаруй хугацаа нэг танхимд ажиллалаа. Бас засгийн газар дээр ярьж байгаа асуудлуудыг аль болохоор хуулийн хүрээнд шийдэх, хуулийн хүрээ рүү нь оруулах гэж оролддог, хичээдэг, зүтгэдгийг чинь би харсан. Яг энэ зарчмаа цаашдаа ч гэсэн битгий алдараа гэж хэлэх байна. Их хурлын дарга бол хэдийгээр ерөнхийдөө хурал зохион байгуулах гол үүрэгтэй ч гэсэн өөрөө үндсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүний хувьд бас тодорхой нийгэмд хүлээгдэж яадаг, сонирхож харж яадаг, байр суурийг ажиглаж яадаг тийм зөвлөмжүүд гаргадаг. Учираас энэ дээр бас энэ үндсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнийхээ хувьд их тийм төрийн хүний байр сууриас хуулийн хүрээнд асуудлуудыг шийдэх талаар нь хандж байгаарай гэж хэлэх байна. Амжилт хүсье. Сайн ажиллаарай.
За болгосон.